За сайн байна уу та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн ээлж доор та бүхэнд хоёр зүйлийг үзүүлье. За нэгдүгээрт нь болохоор энэ бүрсгэр шилэг тийм ээ яаж энэ зурган дээр ингэж ашиглах вэ гэдгийг үзүүлье. За хоёр дахь нь болохоор одоо нэг өөр өнгөтэй бүтээгдэхүүн байж болно шүү дээ. Жишээ нь одоо энэ pumpkin orange-ыг одоо бас өөрхөн өссөн өнгөөр яаж өөрчлөх вэ гэдгийг бас үзүүлье. За ийм хоёр юмыг та бүхэнд үзүүлье. За эхлээд бүгдээрээ энэ юу хий Нүри шопын постерыг эхлээд хий тийм ээ. За тэхийн тулд эхлээд бид нар бол зураг оруулах хэрэгтэй энэ битээ байна тийм үү. За тэгээ энэ бид нар нүдийг ингээд нэлээд томруулж харуулах гэж байгаа учраас зургаас нэлээд ингээд том болгочих. За нэг иймэрхүү маягтай. За тэгээс ингээд ачаалс зүгээр байна. Тэгээс доороос нь ингээд харуулчих. За юм байна тийм үү. За тэгээ энийг болохоор бид за тэгээ энэ дээр бид нар элемент руугаа очиж жоод frosted class texture гэх бас энийг сонгож гаргаж ирнэ. За тэгээ энийгээр бид нар энийг ингээд бүтэн даарна. За тэгээ энийхээ бид нар нөгөө transparency-г ингээд 34 хүртэл бууруулчих. За энэ 33 хүртэл. За тэгээ дараа нь энэ зураг руугаа очиж энэ зургаа бид нар бас хувилах хэрэгтэй аа. За ингээд дээр нь авчраа тавьчин тийм үү. За яг л энтэйг ингээд цэцүүлээд яг за тэгээ энэ дээрээ бид нүдийн яхна үлээ ингээд нөгөө тод энэ шилнийх нь юунаас арай юм өөр тод байдлаар ингэж гаргаж ирнэ. За тэгээ энэ дээрээ бид нар бас нөгөө бордер өгчих хэрэгтэй. За өнгийг бас бид нар юм хар ус цагаанаар сольчих. За тэгээд өшөө бас нөгөө элемент руугаа очиж жоод line frame гэдээ дарчих. Заяа тэгэнгүүт энэ дээр шингээд янз янзын line frame-ууд гараад ирнэ. За тэгээ би болохоор юуг ашигласан баа. Энийг ашигласан байгаа. За энийг яг ингээд дээдлэлт нь оруулаад тэгээ өнгийг бас яг нөө цагаан болгочих. За тэгээ энийг бид нар бас ингээд хаж хувлаад ингээд эргүүлээд нөгөө болонд нь тийм ээ. За бас гоё маягтай л оруулсан юм л та. Энэ хүрийг нь. За ингээд нэг иймэрхүү маягтай болчихно тийм үү. За тэгээ яг дээр нь бид нар дэлгүүрийнхаа юу бичсэн байгаа. Нүри shop гэдэг тийм ээ. За томор болгочих. За тэгээ дээр нь авчираад за тэгээ энэ дээр би нөгөө жоохон юм handwriting юугаар бичсэн байгаа. За түрүүн бид нэлээд сонголоо да. За энийг сонгосон баха. Нүри shop гэдэг тийм ээ. За тэгээ энийхээ хэмжээтэй томруулаад за тэгээд өнгийг бас цагаан болгочих зүгээр. За тэгээ effect руугаа орчиж жагаад shadow нэмчил зүгээр бас энийг blue-ийн transparency-г нэгсгээд за энэ дээр болохоор бид нар юм шар өнгөөр энэ шар бүтээгдэхүүнтэй учраас юм шар энэ цагаан болоогүй юм тийм. За тэгээд юм шар юутэй юм болгосон байгаа. Тэгээд яг доор нь бас нэг юм текст оруулсан. Korean vitamin гэдэг тийм ээ. Энэ доор нь ингээд нэг текст оруулсан байгаа. За хад энэ дээр нас яг янз бүрийн текстүүдээ бичиж болно. За надад яг донтой бичих текст байхгүй байгаа учраас энийг доотлолт нь ингээд оруулчлаа. За иймэрхүү маягаар яасан. Тэгээ яг энийг бол гой сайхны компаниуд ингээд реклам хийвэл бас зүгээр санагдсан нэг эмгтэйгийнхаа нүүр мөрийг буутсан байдлыг тэрийг тодруулах тийм ээ зорилгоор бас ашиглавал зүгээр санагдлаа. За дараагийн нь болохоор энэ pumpkin-ыг тийм ээ бид нар юм ногооны нь одоо ногоон ч юм уу эсвэл хөх өнгөтэй ч юм уу ер нь ингээд өөрөө хүссэн энэ зурга ямар өнгөтэй болгож болох вэ? Яаж болох вэ гэдгийг та бүхэнд үзүүлье. За эхлээд бол бид нар энэ бүтээгдэхүүнийхаа фреймийг хийж авах хэрэгтэй байгаа. За тэхийн тулд юу ап руугаа очиж жоод frame spark гэдэг за нэг өдөр үтсэн тийм үү. За тэгээ энийг яачаад одоо энийг convert одоо энийг бид нар тийм ээ энэ convert frame гэдэг юм. За тэгэнгүүт ингээд
яг энтэй маань адилхан юм юу хийгээд өчөж байгаа. Яг адилхан бааз. За ийм юу хийгээд өчөж байна. За энийг жоохон доошлуулчих. За дараа нь бид нар энийг яах вэ гэхээр дахиад нөгөө нэг ап руугаа очиж байгаа. Бид нар vectorizer гэж чинь өөр ап байгаа. Энэ vectorizer гэдэг. За энийг ингэж дарж байгаа. Тэгээд энэ binary гэдгийг сонгоно. Яа тэгэхээр ганцхан энэ хар зураснуудыг бид нар авах гээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ color гэдэг нь өнгөний бүр 0 өнгөгүй зөвхөн хар зурастайг нь зуруулаад ингээд авъя гэдэг ингээд яана. За тэгэнгүүт энэ маань ийм хар одоо яг зөвхөн хар хүрээнүүдтэй ингээд зураад өгч чинь тийм үү? За одоо бид нар яах вэ гэхээр одоо энэ дээр бид хүссэн өнгө оруулж болно гэсэн үг. За одоо тэгэхээр бид нар энэ чинээс ингээд сонгочиж олж чинь тийм ээ? Гой гой янз бүрийн өнгөтэй. За ийм өнгөтэй ч юм уу те. За тэгээ энэ дээр за тэгэхээр яг нь бид нар энэ одоо оранж өнгөтэй тийм юу байсныг тэгээ юм болголоо шүү дээ тийм ээ. Ийм өнгөтэй юмыг бол яг нь өөрийнхөө хүссэн одоо тэгэхээр энийг ганцхан энэ pumpkin дээр ч өөр янз бүрийн юм дээр бид ашиглаж болох юм билээ. Эхлээд яг нөгөө бүтээгдэхүүнийхаа юг фреймийг ингэж гаргаж ирээд тэгээд дараа нь яг нь бас энэ хар зурааснууд хэрэгтэй болох юм бол энэ хар зурааснуудын бас enter vectorizer гэдгийг ашигладаг байна шүү дээ тийм ээ. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.